Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв нь 2021 онд эрүүл мэндийн яамнаас зарласан эргэн дээлтэй өрхийн эрүүл мэндийн төв шалгаруулах бололт уралдаанд оролцож хүн амынхаа 60% хүрж үйлчилсэн. Энэ хүрээнд хүн тус бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж өрхийн шинжилсэн бүртгэлийг захимжуулах, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн эрс сэтгэлийн судалгаа авах ажлуудыг зохицоор нь хийж гүйцэтгэлээ. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн яамнаас хамтран зарласан эрүүл мэндийн дэгш байдлыг манлайлагчид төслийн уралдаанд оролцож 54 байгууллагаас 3 байгууллага шалгарсны нэгд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх төслийн саналаар шалгарсан. Энэхүү төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бий болгох, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэг цэгээс бүх төрлийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, байгууллагын нэг давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нэг цэгийг байгууллаа. Тус нэг цэгийн үйлчилгээний өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөдөлгөөн хязгаарлагдсан өндөр наснууд үзлэг шинжилгээ, оншилгоо, эмчилгээнд хамрагдаж сэргээн засах тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах зорилгоор чанарын удирдлагыг эмнэлгийн ажилчдын баярыг угтан зохион байгууллаа. Эрүүл мэндийн дээд талын байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж өдрийн эмчилгээ, оншилгоо, сэргээн засах, гэрийн тусламж үйлчилгээ гэсэн 4 төрлийн тусламж үйлчилгээг нийт 900 гаруй хүнд үзүүлж 30 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг авсан. Мөн энэ онд дахин магадлан итгэмжлэл орж 3 жилээр магадлан итгэмжлэгдлээ. Үүний үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд урамшуулах, компьютержуулах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд 5 суурин компьютер, 6 зөвөрийн компьютерийг үйлчилгээнд шинээр нэвтрүүлээд байна. Эмч эмнэлгийн ажилтны нийгмийн баталгааг хангах, ахуй амьдралд нь дэмжлэг тусалцаа үзүүлэх үүднээс эмч ажилчдын оролцоотойгоор даргийн голд 0.4 га газар төмөс хүнсний ногоо тариалан 4 тонн хүнсний ногоо хураан авч хүн тус бүр 3 шуудаа хүнсний ногоо хангасан. Мөн ажлын байрны дотоод орчны эрүүл ахуйг сайжруулах зорилгоор аюултай хогоёл хадгалах төр цэгийг байгууллагын гадна байгуулсан. Эмч эмнэлгийн мэргэжилтнийг эрүүл ахуйн шаардлага хангасан унтны усаар хангах үүднээс ус шүүгч суйрлуулан цэвэршүүлсэн ус болон цайртай ус уух нөхцөлийг бүрдүүлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн мэргэжилтний доктор суурьжилтад ажиллах хөшүүргийг бий болгох ажлыг санаачлан зохион байгуулж 10 ахар сумын засаг дарга энэхүү ажлыг дэмжснээр сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа 3 эмч эмнэлгийн ажилтнанд иж бүрэн 5 хантай гэрэл олгосон. Лабораторийн тусламж үйлчилгээнд биохимийн болон гематологийн аппаратыг шинжилж нийт 48 үзүүлэлтээр шинжилгээ хийж байна. 2021 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа уралдаан тэмцээн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд үндэслэн 2021 оны 12 дугаар сард Өртөө консалтинг хувьцаат компанитай гэрээ байгуулан ISO 9001 олон улсын чанарын стандартыг хэрэгжүүлж эхлэв байна.